Сайн байцгаана уу? Worldwide Visa Consulting-ийн бизнес үйлчлэг ажилтан байна. За, Шенгений орн буюу Европт нийтдээ 32 улс орнууд байдаг. Манай Монгол улсад 32 улсын бүгднгийнх нь элчин сайдын яам байдаггүй. Зөвхөн 7 орных нь элчин сайдын яам байдаг. Тийм учраас та бүхэн хамгийн гол зорчих орноо тодорхойлоод түүгээрээ дамжуулан визээ мэдүүлэх боломжтой байгаа. Шенгений бүс нутгуудаас та гол орноо сонгосны дараагаар элчин сайдын яамд хамгийн түрүүнд цаг авах хэрэгтэй байгаа. Цагийг яаж авдаг вэ гэвэл манай байгууллагаар дамжуулан та элчингийн цагаа авах боломжтой байгаа. Та ажил хөдөлмөр юу эрхэлдэгээс хамаарат түүнтэй холбогдох бичиг баримтууд өөрөөр бүрдүүлэх шаардлагатай болдог байгаа. Манай офисын хувьд болонгуудаа e-Mongolia аппликейшнийг ашиглан зарим бичиг баримтууд гадаад хэл дээр гардаг боловч зарим бичиг холбогдох бичиг баримтнууд гадаад хэл дээр гардаггүй учраас манай байгууллага үүнийг боловсруулах мөн үйлчилгээг үзүүлэх болно. Тийм мэдээж хэрэг болно. Бусад элчин сайдын яамнуудыг бодох юм бол заавал 6 сарын хугацаатай 3 сарын хугацаатайгаа хүлээх шаардлагагүйгээр та Шенгений орнд руу дахин виз мэдүүлэх боломжтой байдаг. Шенгений визний журмын дагуу 2-3 7 хоногийн хугацаатай хүлээгддэг боловч зарим тохиолдолд үүнээс хурдан гарах боломжтой байдаг.